цааш дуулах. За эхлэе. За эхлэе. За сайн байцгаана уу та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр базап нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар та бүхэндээ хүрэх гэж байгаад баяртай байна. Баяртай байна. За юу вэ залуу? За ер нь л их завгүй өдрүүд үргэлжилж байна. Адал явдалтай завгүй өдрүүд. Тэгээд 7 биш бүр 14 хоног өнгөрчихсөн байна. Нэг юм итгэхэд. Нэг л мэдхэд. Имэл малсан байт юм аа. Тийм аа. Долоо юу ийгээд байна? Нэлийн завгүйлгүй гэдэг. Тийм. Би яг юу хийж байгаа мэдэхгүй гэхдээ завгүй гэдэг. Ер нь тантаа завгүй. Өглөөнөөс орой хүртэл. Үргэлж завгүй. Гэхдээ яг юу хийж байгааг мэддэг. Манай ээж хүртэл наваг юу идгийг гайхдаг. Чи юу ийгээд идэв? Тим хүмүүс зөндөө байгаа хаа. Маргааш чинь залууд болд шүү дээ. Тийм, маргааш Reggae Festival дээр дуулах гэж байгаа. Macho Beat 2-ын Rastaman in Love гэдэг нэртэй дуу байдаг. Тэгээд идүүгээ 2 жилийн өмнө гаргаж ирсэн юм аа. Гаргаж байж энэ хөөрөн бүтээлээ. Урлагийн юм ааш. Урлагийн юм ааш. Биш юм уу? Мэдгүй би яг. Ер нь мөн штэ. Зөндөө дуутай штэ. Дууч байна. Шүлэгч байна. Шүлэг нэг явах юм уу? За энэ 7 хоногт. За ерөнхийдөө бит хоёр бол одоо ер нь маргааш амар олон тоглолттой тий. Маргаашийн тоглолтуудын талаар ярих гэж байна. Гэхдээ энэ маргааш цацагдсан буюу одоо та нар үзэж байгаа яг юу үжижлэх гэсэн тий. Хагас сайн өдөр. За хагас сайн буюу 6 сарын 21-нд Улаанбаатар хотод байна. Маш олон тоглолтууд болох гэж байна. Тэгээд Big Bang хамтлагийн алдарт Big Bang хамтлагийн дуучин Тэян Монголд ирж байгаа. Тэгээд энэхүү концертын нэр болохоор супер концерт нэртэйгээр мэдээж main одоо lead artist нь Тэян. Бас урилгаар Эйли ирж байгаа. Мөн маш олон DJ-нүүд байгаа юм билэ. 3 DJ Солонгос байгаа гэсэн тийм. Сион Эла. За Монгол уран бүтээлчид бас энэхүү концертод оролцож байгаа. За эндээс Fox, Morning Star, CC, AMC. Яа. Гэх мэт. Гэтэ зарлаагүй бас байгаа байж магадгүй. Тэгээд Монгол уран бүтээлчид оролцож байгаа. Тэгээд мэдээж highlight нь Тэян байх нэ. Тэгээд ягаад энэ сэдвээр бас онцолж ярихаар болсон бэ гэхингүүт яг энэ 7 хоногийн ихээр өглөө дөрөвжийн 7 хоногийн сүүлээр нэг гарч ирсэн шүү дээ. Тэян Монгол тоглолтоо хийх нь бүх мөнгө аваад явах юм байна мэн гэсэн бэл юу гэсэн байлаа. Монгол улсад ямар ч ашиггүй хамаг орлогоо аваад буцна гэж мэдсэн хэлбэр тийм пост явдээсэн те. Тэгээд тэрнтэй холбоотой. Тэр амар сэвэгдсэн шүү дээ бүр. Нэрээ яахлаар ингэтэн Монгол одоо яг яагаад ингэж байгаа те. Яагаад ийм зохион байгуулад байгаа гэдэг бүр сөрөг сэтгэлөө зөндөөсөн. Гэхдээ ер нь бол энийг манайхан дэвгдэж компани гэдгээр амар ойлгох хэрэгтэй. Яг нь Evandis Entertainment те Evandis LLC-гийн захирал бол Солонгос хүн байт юм лээ. За тэгээд би тэр ярилцлагыг уншсан байхгүй. Icon дээр ярилцлага өгсөн байхаа. За тоглолтын талаар, Тэяны талаар, компанийн талаар ярьсан би нэг маш товчлоод яриад өгч. Тэгэнгүүт Evandis гэдэг компани за нэрнээс нь ахуулаад ярихад Evandis болохоор хоёр үгний нийлбэр үг байгаа юм билээ. Ерөнхийдөө бол сайн сайхан мэдээг одоо зуучлагч, хэлэгч те түгээгч гэдэг тийм утгатай. Буюу одоо жил билүү 2 жилийн өмнө Rain-ыг авчирч исэн бас компани. Одоо энэ жилээс л ер нь бол яг энэ entertainment-уудаа хүмүүс нэлээд мэддэг болоод байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэгээд энэний ард маш олон гэрээ контрактууд явдаг тий. Том оддуудыг авчирснараа одоо чинь Тэяныг үзэх гэж ядчил тий. Хятадаас, Оросоос, Казахстанаас гэдэг ч юм уу ойрхон тий байгаа улсуудаас Солонгосоос ч гэсэн бас шууд нислэг байдаг учраас ирээд Монголд үзэх юм аа. За яг хөө тэр Тиктийн ашиг орлого яа тийм мэдэхгүй байна. Тэгвэл эн чинь Монголдос эдийн засгийн урсгал нээж өгч байгаа. Монгол гоё тоглолтууд болдгоо гэдгийг харуулж байгаа амар том боломж гэсэн үг. За Тэянтай холбоотой дууныхын талаар гэх юм бол өөрийнхөө яг сингл дуунуудаас ерөнхийдөө 7-оос 10 дуу дуулна гэсэн байсан. Big Bang хамтлагийнхаа бас нэг 2-3 дуу дуулах юм уу? Тэгээд хэрвээ үнэхээр зэрэгтэл амар гоё nice байх юм бол нэмээд бүр 2-3 дуу дуулсан ч болно гэдэг тийм тайлбарыг бас өгсөн байлаа. Гэхдээ бас хэлсэн амдаа хүрэх нүггүй юу гэдгийг мэдэхгүй те ямар ч сан тэгэж бол ярьсан байсан. Тэгээд нөгөө нэг
одоо хөрөнгө оруулалтын мөнгөний эргэлтийн талаар ер нь ярих юм бол мэдээж Тэян болон Эйли бас тодорхой хэмжээний өндөр дүнгээр бол ирж байгаа. За тэд нь бүр хэдэн зуун саяар магадгүй тэрнээс дэшээж үнэлэгдэж байх боломжтой. Тэгээд за үүнийг бол дан ганц угаасаа барыг тасалбарын орлогоноос нөхөн гэдэг хэцүү. Тийм болохоор тоглолтод одоо спонсор байгууллагууд хэрэгтэй болдог. За тэгээд тэр нь бас яаж одоо Монголд эргээгээд эргэлтийн одоо юм хөрөнгө үүсэж ийнэ гэдгийгүүд. За тоол зохион байгуулахад тайз цэцлэх хэрэгтэй. Тайзыг яах вэ? Монголд байгаа Монгол тайцлал хийдэг компаниас түрээсэлж байгаа. Тэгэхээр тэр хүмүүст мөнгө өгнө гэсэн үг. Тэгээд за хөгжим тоног төхөөрөмж байна. За хамгаалтын алба аавн тий. За тэгээд тэр артталт нь одоо үндсэн одоо захиалга хийж хамтарч ажиллаж байгаа компаниас гадна одоо Evandis гэдэг одоо компани маш олон ажилчид зөвхөн яг энэ ивенттэй зориулаад нэмэлтээр ажиллаулж байгаа. За мэдээж тэр хүмүүстээ цалин өгнө. Гэх мэтчлэн энэ дээр ер нь бол эргэлтийн одоо хөрөнгө мөнгө төгрөгөөс эргэлдэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь маркетингийн зардал гаргаж байгаа. За энэ дээр тийм Монгол одоо тодорхой хэмжээний хүмүүс маркетинг хийж байгаа шүү дээ. Инфлюенсерүүдтэй холбогдож байна. За тэгээд контент бүтээгдэг яг маркетинг хийдэг компаниудтай бас тэ холбоотой. За тэгээд мэдээж татвар төлж байгаа. Яг тэгэхээр энэ одоо тоглолт Монголын одоо нутаг дэвсгэр дээр болж байгаа болохоор мэдээж Монголын хуулийн дагуу явагдах ёстой. Тэгэхээр одоо ашиг орлогоосоо татвар төлнө, хамтарч ажиллаж байгаа одоо тийм мөнгө төгрөг шилжүүлж байгаа болгондоо татвар төлж байгаа. Тэгэхээр одоо зүгээр л нэг савын ашиглаж тоглолт хийгээл тэнд орж ирж байгаа бүх мөнгөний одоо энэ артист авч явж байгаа гэсэн ойлголт бол ерөөсөө биш ээ. Монгол артистууд маань ч гэсэн байгаа тийм. Тэрэд маань ч гэсэн ашиг орлогоо болж байгаа. Нөгөө нэг артистууд данганц нөгөө нэг ингээл тэгээ тоглолтод оролцоод мөнгө авах гэхээс илүүтэйгээр үзэгчдтэй харагдаж явах гэдэг юм уу. Өөрийнхөө дууг давтан маш олон удаа дуулж явах нь маш их ашигтай. Тэр нь дараа дараагийн уран бүтээлч хэрэгтэй тийм. Одоо тэгэл Тэян ирэх чинь гээл тэнгууд магадгүй хүмүүс дахиад нөгөөний доонуудыг сонсож эхэлж байгаа байхгүй тий YouTube дээр iTunes дээр ойл өртөлтэй дуулаад тэгэнгүүт эн чинь ингээд эргээгээд уран бүтээлчтэй бас хэрэгтэй. Тэгээ хүмүүсийн нэг яриад байдаг юм байдаг штэ. Ялангуяа түрүү жилээс эхлээл ярьдаг байсан. Ерөөсөн юм Солонгостой ч алдаргүй тийм сургуу алтан хүнийг Монголд авчирч тоглоулаад байна гэдэг. Түрүү жил яриа маш их авдаг байсан. Тэгээд одоо эн чинь багаар юмыг багаар эхэлж тэгж явж иж өнөөдөр те Тэян Монгол дээр тоглолтоо хийх хэмжээний болсон явж байгаа байхгүй тий. Тэгэхээр хэрвээ одоо энэ тоглолтууд амжилттай одоо маш сайн зохион байгуулалттай ам сайтай эргээгээд бас дэлхийн дахиндаа хүрэх юм бол бид нартэй Blackpink-ийн тоглолтыг яагаад Монголд хийж болохгүй гэж. Тийм шүү дээ. Бас бүр нөгөө талаас нь ингээд яг хөө энэ бол нэлийн хооллохлах л та. Тэянтай цуг тий тоглолтын дээр нь одоо супер концертээр хамт гарч байгаа Монгол артистууд бас гадагшаа гарах боломж нэгдэж байгаа. Одоо Тэяны тоглолтын тодорхой хэмжээний бичлэг явлаа гэхэд за гадаадаас бас дуучид одоо үзэгчид ирж үзлээ гэхэд Монгол артистуудыг бас сонсож байгаа. Монголд бол одоо юу гэдэг чинь гадагшаа гарах боломжтой артистууд зөндөө байгаа шүү дээ. Энэ дээр бас орж байгаа артистууд маань ч гэсэн ер нь бол бас илүү гадагшаа гараасаа гэж боддог артистууд байгаа байхгүй. Тэгээ чинь Fox хамтлаг байна тий. Morning Star байна, AMC байна, Doid байна гэдэг ч юм. Тэгэхээр ийм боломжууд ер нь байж идэг шүү. Тэгэхээр ашигтай. Угсаа ашигтай. Тийм, угаасаа ашигтай. Тэгээд энийг бас аль болох сайхан үзээсээ, үздэг байгаасаа. Тэгээд тэр тусмаа одоо энэ тоолцоон байгуулдаг Арын албаныханд илүү цаашлаад том боломжууд ер нь бол гарч ирнэ. Тэгээд хүмүүс ингэж бодд юм шүү хаан тий. Одоо тэр постерныхын дараа ингээл янз юм бичдэг. За артист өөрөө уншдаг юм а гэхэд артист хариуцсан менежерүүд нь уншиж байгаа. Одоо Google Translate байтугай AI ямар амар хөгжсөн байгаа байлээ тий. Юу гэж байгаа бүгдээрээ мэдчих. Тийм бүгдээрээ мэдж байгаа. За тэр менежер хүмүүсэнд болио гэхэд одоо за нэг ойрхон тэг Казахстанаас ч юм уу хүн ирээд тоглолт үзэж гин гэж бодонгот энэ төвзэн гэлж гал ингэж мэгцэн байвал те тэгвэл өөр газар нь очиод үздэг ч юм гэдэг те яг хуу үннийг хэлж ивэл зүгээр л те гэхдээ ихэвчлэн нөгөө нэг ямар ч шүүлтүүргүй бас тийм комментууд ер нь нэлийн их байдаг. Тэр нь бол надад жоохон хэцүү санагдаад тийм аа. За тэгээд тикетийн хувьд бас ярихад ерөнхийдөө бол fan zone VIP тикетүүд аль дээр дуусчихсан. Яг нөгөө нэг тоглолт өгсөнтэй холбоотойгоор гэдэг ч юм уу те. Яг энгийн тикетүүд бол байсан шүү дээ бас хөрхөн. Хэд үлдсэн байла 800,000 орчим байлуу.
тэр үйлдэлснүүдийн ерөнхийдөө багцаалгоод арай хямдралтай үнээр зарж байгаа юм бэл. Хосын тикет за тэгээ найзуудын тикет тэгээд найзуудын болохоор 3 тикеттэй. Тийм багцууд бас Shopee дээр гарсан байсан. Арай хямдралтай үнээр зарж ирсэн. Одоо гуруулаа дөрүүлээ бас худалдаж авал хамаагүй илүү хямдхан байх юм бэл. Тэгээд ер нь ивентүүдийн талаар ярихад мэдээж Shopee-ийн мен рүү ороод яг одоо ямар тоглолтууд болж байна, дараа 7 хоногт мөн тэрний дараа те ямар тоглолтууд болохоор байна гэдгийг харах боломжтой. Одоо ер нь тоглолтууд хөвчлэн early bird ticket-ийг ер нь бол гоё гаргадаг болсон те. Тэгэхээр хэрвээ тодорхой хэмжээнд өөрийнхөө мөнгө төгрөгийг хэмнэ гэж бодож байвал эртнээс байнга ер нь те орж хараад бас байж ийл ер нь мэдээлэл алдахгүй байх бишээ мэдээллээс хоцрохгүй байх боломжтой. Тэгээд Shopee дээр ер нь бүхэл одоо дажгүй гоё тоглолтуудын тикетүүд байж идэг те. Яг хуу портал байгаа те. Тикет байгаа, Eventix гэх зөндөө бол ер нь бол тикет борлуулж байгаа вебсайтууд байгаа. Аль алин дээр бас зэрэг тавигдах тохиолдлууд ч гэсэн байна. Тэгэхээр ивентүүдийн мэдээлэл авахыг хүсвэл бас би нэг нууц задлж байгаа. Нууц ч гэх шиг цөөхөлдөл мэдээ заяа. Одоо Playtime болох гэж байгаа шүү дээ. Playtime дээр энэ жилээс нэг юу яаж байгаа юм бэлээ. Нөгөө бугуувчны юусэн нөө. Шинэ одоо технологи гэх юм уу? Монголд нэвтэрж байгаа. Дэлхийд бол угаасаа байсан. Энэ инүүхэнд ярьж байгаа шүү дээ. Битээ олон хүмүүс таараагаа. Shopee дээр нөгөө нэг тикет захиалгах хэрэг байдаг шүү дээ. QR код ирдэг шүү дээ. Одоо энэ жил Playtime-д оролцож байгаа хүмүүс яах ёстой вэ гэвэл тэн дээр байгаа кодоо дахиад оруулах хэрэгтэй болж байгаа. Shopee дээр дахиад нэг үйлдэл хийгээд гэсэн үг. Тэн дээр орохлоор юу байх вэ гэвэл форм бүхлүүлж байгаа. Өөрийн хувийн мэдээллийн талаар формыг бүхлүүлж байгаа. Энэ юунаас сэргийлж ийн вэ гэвэл лойроос сэргийлж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар талхлаар одоо бугуувч гэж яриад байгаа нь cashless системтэй болж байгаа. Одоо NFC-тэй бугуувч орох чинь зүүж өгнө гэсэн. Тэгэхээр очихдоо анхаарах цөөх хэдэн зүйлийн нэг юу вэ гэвэл өөрийгөө гэдгийг батлах, иргэний үнэмлэх, гадаад пассворд жолооны үнэмлэх гэдэг ч юм уу те. Заавал биетээр байх албагүй. Зураг нь ч байсан болно. Монголигаар ороод. Ийм Монгол яаж байж болно. За тэгээ очлоо. Тэрийг үзүүлэлээ батлаад орлоо. Бугуувчаа зүйлээ. Энэ бугуувч болохоор мөнгөөр цэнэглэгдэнэ гэсэн. За одоо нөгөө нэг форм бүгэлсэн шүү дээ, тэрэн дээр шууд автоматар M-банкны данс нэгдэж байгаа юм бэл. Энэ жилээр M-банк Playtime-ыг ер нь бол нэлээд том спонсор болж орж байгаа учраас. Тийм энийг ер нь хэрэглээс орчуул айгүй зүгээр те. Би жишээ нь түрүү жил 2-2 банкны картаа алдчихсан. Нөгөө нэг утасны кейс ингэж онгоодог нөгөө нэг карт гэдэг юмтайсан баггүй. Тэгсэн чинь ингэж мэгж байгаа ч юм уу нөгөөт нь суларсан. Тэгэл хаана би картаа хайсан мэдрэхгүй тэгээ картаа хайцсан баггүй. Тэгээ бас нэг нөгөө нэг картын бас нэг эрсдэлтэй юм чинь байдаг те. Одоо нөгөө заримдаа картаа өгөөд санамсаргүй зуруулдаг ч юм уу уншуулах үйлдэл хийдэж штэ. Тэгэхэд газ зургийг дарчих юм бол ерөнхийдөө бүх мэдээлэл чинь байгаа л гэсэн. SVV кодыг чи авлаа те. 16 оронтой тогч харлаа. Тэгээ expired болох date-ийг харчлаа. Тэгэл онлайнаар юм бодлоо тавьчих. Тэгээ бас Playtime дээр ер нь бол хаяа жоохон интернетийн бас асуудалтай болчтой те. Тэгээ бас утасны сүл бишээ утасны цэнийг жоохон дуусах ч юм уу. Тэгвэл хэрвээ энийг одоо бугуувчаа нэг цэнэглээ авчвал бас нэг талаар айгу зүгээр л юм. Тэгээд бас ингэж бодогдож магадгүй хүмүүс тэр асуудлыг бас шийдсэн байлээ. Бугуувч ер нь бол мөнгөөр цэнэглэн угаасаа буцаагаад одоо юу гэдэг чинь cash out те. Мөнгө нь үлдчихвэл яах вэ? Тийм. Мөнгө нь хэрэг үлдчих юм бол M-банкны зүгээс 7 сарын 7-оос гэсэн баха. Энд гэхдээ яг нөгөө нэг аль биесны мэдээлэл нь дараа 7 хоногоос ерөөхдөө цацагтаад явах юм билээ. Shopee дээр Shopee-ийн пэйж хуудасуудаар гэдэг ч юм уу. Тэгэхээр cash нь болохоор cashback нь болохоор 7 сарын 7-оос ахуулаад хүмүүст ер нь бол буцааж өгнө гэсэн үг. Өөрийнх нь дансаар дамжуулаад. Тэгээд данганц Монголын хэрэглэгчдэд давуу талтай гэхээс илүүтэйгээр бас гадны жуулчдад тий гадны хэрэглэгчдэд маш хэрэгтэй зүйл болж байгаа юм бол лойрд болохгүй байх. Тикетийн лойр бол бас маш их байдаг тий. Тэр талаас сэргийлэх гэдэг бас QR явуулаад QR авчлаа гэсэн ч очиод нөгөөт нь ашиглагдсан QR байна гэдэг чинь ер нь яг энэ тикет дээр бол нэлээ. За энэ асуудал бараг 2-3 жил явж байгаа хаа тий. Тийшөө. За ер нь Playtime за тун удахгүй байлаа. За Playtime яг тэрийн талаар хоёлаа магадгүй дараа 7 хоногт илүү дэлгэрэнгүй үргэлжлүүлээд ярих бах те артистуудын талаар ч юм уу. За тэгмүүд энэ 6 сарын 21-нд дахиад 2 тоглолт байгаа. За нөгөөдг нь болохоор энэ хоёрын тикет болохоор хоёулаараа Eventix цэгийн зарагдаж байгаа. За хурдын бүсгүй тоглолт байгаа. Хурд сая бүсгүй химээх нэртэй кино 24 он нээлттэй илүү 25 онд нээлттэй илүү яла
24 билүү 25 билүү. За ямар ч сүүлийн 1 жилийн хугацаанд. Тийм, ойрын хугацаанд нээлттэй хийсэн. За тэгээд тухайн одоо кино одоо дууныхаа нэртэйгээр дахиад урт хамтлаг маань тоглолтоо ихэр болсон байна. За тэгээ энэ хүү тоглолт нь болохоор Social Play Park дээр буюу хуучнаар Heat Park. За хүмүүсийн мэддгээр ер нь бол Шангрилагын урд болох гэж байна. Тэгээд тасалбарын хувьд бол маш олон төрлийн сонголттой бас худалдаалагдчихжээ. За хурд хамтлаг маань одоо юу байгаа? Зочин хамтлаг ч юм уу юу гэж байд юм болов? Зөвхөн өөртөө байгаа юм болов? За би тэрийг хараад. Ямар ч хэлээс Facebook дээр байгаа мэдээллээр бол зочин бол харагдахгүй байна. Харагдахгүйсэн дээ. Тийм. VIP ticket байгаа юм байна. Зохион байгуулагчид нь болохоор өөрсдөө байгаад байгаа юм байна. Хурд хамтлаг ticket event гэсээр зарласан. Тэгвэл ямар нэгэн зочин мочин байхгүй зөвөр л өөрсдийнхээ яг урд хамтлагийн тоглолт талах гэж байгаа юм тий. Зочинтой зочингуу өөрсдөө бүр асар их дуртай шүү дээ. Бараг алийг сонгох уу гэж зүгээр л хайлтын гэхэд хангалттай цаг гарав юм байна. Хүн болгоны мэддэг тий. Бүх дуугийн бараг хүн болгон мэддэг баха. Одоо яг нөгөө нэг шууд нэрлэж чадахгүй гэсэн дуулаад эхлэх юм бол дагаад дуулахад дуулцдаг тий. Угаасаа л мэдчихэж байгаа тий. Тэг бараг зочингуугаар бүтэн 2 цаг л тоглолцохоор л угаасаа гайхалтай төвхтэй хамтлаг л та. За дараагийн ивент нь болохоор Reggae Music Festival Sky Resort-д болох гэж байна. За тэгээд энэ удаагийн одоо 3 дахь жилдээ ер нь бол энэ хүү Reggae Music Festival маань болж байгаа. За тэгээд энэ жилийн онцлог нь болохоор илүү томроод одоо өмнө жилүүдэд UB Dub дээр хийдэгсэн тийм. Окей, эхний жил UB Dub дээр хийгээд 2 дахь жилийн нөгөө нэг TDB-ийн энэ жижиг хэсэг байсан шүү дээ. Яг Heat Park бол биш. Гэхдээ бас нэг тийм нэртэй. Бас нэг тийм нэртэй. Жижиг corner юм уу те. Жижиг хийсэн байсан байхгүй. Тэнд хийсэн. Тэгээд энэ жил болохоор Sky Resort-д хийж байгаа. Тэгээд илүү нөгөө нэг гэр бүлээрээ гоё байгальд цагаа өнгөрүүлэх бас нөхцлөөр хангаж өгч байгаа юм билээ. Тэгээд гадны одоо reggae уран бүтээлчид ч ирж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь гэх юм бол одоо алдарт страдын дуучин саран туяа гэх юм дуугаад болох юм лээ. Тэг яагаад дуулж байгаа юм бэ гэд тэгсэн чинь дээр үеийн ер нь бол тэр дуунууд хийх нь имрэгийн химнэл ингээд орсон. Одоо баг реги гэж мэдхгүйгээр өөртөө имрэгийг дуулдаг байсан юм байна гэд тэгээд яг тэтгэр дуунууд сан дуулуулах юм лээ. Бүр бас нэг сонирхолтой юм нь саунд хамтлаг өөрсдийн дуунуудаа реги хөлбөрт оруулж дуулна. Бүр реги хөлбөрт оруулж байгаа. Тийм, бэлтгэлээ хийцээ авч байгаа. Тэр бүр үнэхээр гоё сонирхолтой. Би бүр ингээд сонсхийг тэсэн ядан хүлээж байгаа. Итгэвчүүлтүүд нэлээд авч исэн харсан. Хоёлаа бас бичлэг хийсэн тий. Энд дэр за тэгвэл үзэгчдтэй ер нь реги гэж яг юу юм? Тэр талаар тайлбарлаад өгчөөч. Яагаад яг энэ реги урсгалыг сонирхоод дуртай дурлаад байдгийг тий бас тоглолтын нэр болохоор тий Love and Nature байгаа. Ер нь угаасаа миний ойлголтоор миний мэддгээр бол угаасаа реги бол байгалаа хайрлах, бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах, эдиумсыг хайрлах гэдэг. Ер нь бол илүү тийм хайр түгэх зорилготой хөгжмийн урсгал. Тэгээд нэг тийм chill хүмүүс байдаг дандаа. I'm happy. Тийм, яг нөгөө нэг цэн бараг жил гар ингээ өмнөчлөө нөгөө нэг Bob Marley-ийн кино нэлээд ээж гарсан шүү дээ, тий. Ер нь бол тэрийг үзчих юм бол яг энэ урсгалын талаар аягүй сайн ойлгоно. Тэгээд зөвхөн бас нэг юм сайн сайхан одоо нэг тийм ингээд юугаач уучраа мэдхгүй жаргаж байгаа хүмүүсийн одоо урсгал юм уу гэж бас хүмүүс ярьж ойлгож магадгүй дээ. Тэнгүүт эн чинь бас нэг талаараа яг үүх түүх нь бол маш том үзэл санааны одоо илэрхийлэмж болсон урсгал байдаг. Тэгээд илүү нөгөө нэг юм хөнгөн байдлаар гэхдээ өөртөөхөө үзэл санааг илэрхийлдэг. Ерөөсөө чи байгаа, би бол хүн, чи бол хүн. Чи надад харагдахгүй болно. Гэхдээ хамаагүй би ч юм таартай. Ямар ч тийм violence байхгүйгээр те зүгээр л хүчирхийлэлгүйгээр эрхчлөлттэй байх талаар. Тэгээ энэ жил бас нөгөө нэг давхцаж байгаа юм Bob Marley гуайн 80 насны болж байгаа. Тэгээд энэхүү ивентийн бас нэг гоё юм гэдэг юм бол хог хаягдaltaгүй бас байхыг уриалдаг. Тэгээд бүх одоо хаяг
хаягжилт тэгээд одоо тэнд оролцож байгаа байгууллагуудын одоо сав баглаа бодлыг ч гэсэн хог хаягдлгүй ер нь гялгарууднаас татгалзъя дахин боловсруулъя гэдэг урайтай. Тийм болохоор love and nature. Тэр юу нэр айгуу гоё. За хэдэн цагийн хооронд болох юм бэ? Sky Resort-ууд. Ер нь бол 12 цагаас гээд зарласан байгаа. 12-оос эхлээд. Тэгээд 12-оос оройны 12 цаг хүртэл. За тэнд бол очоод бүр хийх маш олон төрлийн ивент байгаа. За жишээ нь ивентүүд байгаа шүү дээ. Бүжигнүүд байгаа. Самба болоо, кизон болоо. Тэгээд beer and yoga, тэгээд нөгөө craft уурал. Beer and yoga. Пивонга yoga гэх юм уу? Вау. Би тэнд очоод ингээд пивога yoga хийгээд. Тэгээд яг амар олон төрлийн ер нь хийх юмнууд байгаа. Тэгээд нөгөө нэг Lovers-ийн ирж байгаа. Тэр кино мэн бас үзүүлэх хэсэгтэй. Тэгээд ер нь бүгдээрээ гоё агаарт гараад өөр өөрсдийнхөө одоо тий тохирох зоноо олоод тэнд гоё чилрээд кофе уух уу, бир уух уу энэ бол таны сонголт. Дээрээс нь хүүхдийн бас жижигхэн тоглох саатах хэсэгтэй байгаа. Тэгэхээр гэр бүлэрээ ч гэсэн ирэх боломжтой. Ер нь бас нөгөө нэг сүүлийн үеийн тоглолтууд яг хүүхэд харах зоонтой, хүүхэд байх хэсэгтэй болоод байгаа тий. Аараа бас тийм хэсэг ер нь бол бас анханасаа л хийгээд явчихсан. Тэр загвар ер нь бол бас амар гоё тогтчихосоо л гэж бодож байна. Аль тал те. Миний тоглолт үзье гэхлээр нөхөртөөгөө ч юм уу их нэстэйгээ ч юм уу те хоёулаа хамт яваад үзье гэхлээр хүүхд харах хөнгөө болдог ч юм. Тиймэрхүү асуудлууд зөндөө байдаг юм байлаа. Тэгээ бас дээрэс нь одоо би бол тийж боддог шин. Маргааш амар төгжрэх байхаа л гэж бодож байна. Тэян тэгээд ер нь бол төвөр шүү дээ те. Тэян цэнгэлцгээд хурд парк дээр болохоор яг ер нь тал нь тэр хавь жоохон төвчрөл үүсэх магадaltaй. Тэгээ бас Sky Resort руу л төгжлөө. Тэгээ бас Яш орой бас дуусна. Ер нь бол хүүхдүүд орчоод нилээн удажиж гарч ирээд байгаа юм билээ. Шууд нэг оноог нь хилээд байгаа юм билээ ер нь бол. Тэгтээ нүг процентод хувь оноог нь маа гэд юм руу уншуулад нэг нэгээр уншуулад байгаа болохоор маш удаж гарч ирж байгаа юм билээ. Шалгалтанд дууснаас хойш бараг 2-4 цагийн дараа. Тийм үү. Тэгэхээр бас яг үдээс хойш таарад орой яг тоглолтууд эхлэх үеэр хотод эхлэх үеэр ер нь нэлийн төгжрөл. Тэр үед сайхан алуши 12 цагт Sky Resort-д оччихсан тий. Аль бир йогага хийцэн тий. Ингээд танд тийм сонголт байна. Тэгээд тоглолтынхаа талаар бас дараа нь хэлээрэй. Хэр болсон байна гэдэг. Тэгээд нөө юу авч байгаа нөө машингүй хүмүүстэй бас эсвэл очиод уух юм чи машин лайлаа гэж бодож байгаа хүмүүс зориулаад автобуснууд үн төлбөргүй хөдөлж байгаа. Тэгээд хуваар энтер нь Facebook page дээр бас мэдээлэл нь орцсон явж байгаа. Бас юу лээ хажууд нь Travel Expo болж байгаа хөлөө. Тийм. Угасаал одоо 100 болчлоо. 100 бидэн дээр ирлээ нар буцаж байгаа ч. Йоо 2 хоногийн дараа нар буцлаа. Тэгсэн чинь бүр хүний урманд өлтөө зуны палач ч өмсч чалхаагүй шүү. Одоо тэгтээ нэлээд дэжгүүд улаарч байгаа юм билээ. Travel Expo-до бас оролцсон гоо тий. Reggae Music Festival дээр очиж болох юм байна. Тийм. Яг эсвэл өдөр байж байгаа бас орой буцаад янлага оч юм урд руу явуулчих. Бас болно. Тийм арга гаргалгаанд байгаа юм шүү. Yes, яг зөв. Тэгээд энэ 7 хоногт өөр ер нь бол сонин сайхан болсон юм чинь юу байгаа лээ? Би ер нь энэ 7 хоногт сошиалсж байгаа байсан. Аха. Нэлээх ажилтай байлаа. Түү явлаа. Ааха. Хөтөө авсан юм аа. Түү яваагүй. Хүмүүс ер нь бол одоо бас хөдөө гараад эхэлсэн мөлий. Тийм би бас нэр авчаад ирсэн шүү дээ. Өгнөр авчаад ирсэн. Чи хаяа явсан шүү дээ. Өмнө 7 хоногийн дугаар ягаад ороогүй гэж бодчих. Ягаад бичээгүй гэж бодчих. Ойлгомжтой байна шүү дээ, тий? Хөдөө авчаад ирсэн. Тэг гоё ялээ. Айгүй гоё. Сайхан ногоорцсон байлээ. Одоо бүр гоё ногоорох уу? Тий. Наадмын урт амралтаар одоо юу хийндээ л гэж бодож байна. Тэр үеэр л явчих юм. Энэ 7 хоногийн сонь сайхан байгаа юм байна. Юу? Нөгөө нэг жолооч нар маш олон сануулга авч байгаа. Химэл оюун ухаанаас. Яа, тэгээд юу юм бэлээ. Би бас ингээл явж исэн чинь сануулга ирээд гайхаад яасан бол гэдгсэн чинь ерөөсө явсараагаа сурцсан ерөөсө буруу гэж бодоогүй юмнууд сая буруу байх тохиолдол байдаг юм байлээ ш.
Тэр хэсэгтээ хүмүүс нэлээд бас комплейн бол хэлсэн лээ. Цагдаа зохицуулаад тэгээ зам татаад гэдэг ч юм уу. Улаан гэрлэр явуулж яхад яасан мессеж ирээд штэ. Тийм. Гэхдээ энэ ямар нэгэн торгуул байхгүй байгаа болохоор мэдээж цаашдаа сайжраад явах бах. Зүгээр миний анзаарсан юм нь ингээ хүмүүс сануулга ирээд ахаар өөртөө бас бодоод нэрээ ингэх юм биш үү. За энэ хизээ торгоод эхэлчих бол нэг жоохон дөрмөөр явж гэдэг мэдээж бодоод байгаа юм санагдсан. Хэрцэнгуй одоо энэ автобусны нэгээр явдаг машинууд багассан мөлий. Тийм нэлээд багассан. Нэлээд багассан байсан. Тэгээд ер нь бол нийтийн тээвэр гоё тэ төгжрөлгүй явж ивэл ер нь заавал нэг машин тэрэг унаад энэ хотод чинь ёо зогсоол хайна гэдэг шиг там байхгүй. Би миний машин барих дургуй шалтгаан би зогсоол хайх дургуй. Тэгээд олддгүй тийм. Олдож байгаа нь жоохон хол алдаад. Тийм. Тэгэж стрессж яхаар гоё нийтийн тээврээрээ зорчоод явж ил айгүй гоё. Тэгээд би саяхан нэг автобусанд суусан байхгүй. Нөгөө нэг евро ихтлгүүрлээ авахгүй. Тэгээд төв зам дагуу угаас автобус бүр үнэхээр гоё төгжрөлгүй явдсан шүү дээ. Тэгсэн чинь энэ нөгөө нэг саарлахаар автобус чинь кондишнтэй байл шүү дээ. Тийм шүү дээ. Тийм айгүй гоё. Эврика. Yes. Тэгээд амар гоё сэрүүхэн бүр ёо ямар гоё юм бэ те байнгын бүх одоо автобуснууд нь ингээ кондишн ажиллуулад явж ивэл нэр үнэхээр машин тэргээр яваад байгаа юм шаардлага. Яг тэр хар саарл автобусны ер нь жолооч нар шууд хилдэг л те AC-г хэрвээ тавьж байгаа бол за цонхоогаараа хүмүүсээ цонхоогаараа AC тавьсан байх шүү гэд. Тэгээд угаасаа тэр чинь тохируулж болт юм чинь амар хүйтэн байгаад их юм бол яг өөрийнхөө дээр байгаа гэж бол хаачхад болно. Нэг тийм зуны халуун өдрүүдэд бол цонхон голгож ирснээр л AC-г явуул хамаагүй дээр байгаа. Ер нь бас ингээд жоохоноор ч болтгоо ингээд хөгжөөл гоё болоо. Айтайхан хөөрхөн цэвэрхэн болж малцсан те автобус. Тэгээд нэг амар юм нөгөө нэг UB card гэдэг аппликейшн би нөгөө автобусны карт байхгүй. Тэгээ нөгөө бэлэн мөнгөтэй явдггүй. Тэгэнгүүт нөгөө UB card гэдэг аппликейшн гэдэг юм лээ. Тэгээд тэрүүгээр шууд нөгөө нэг төлбөрийн сонголтууд байгаа. Тэгэл утасны дэлгэцэн дээр QR гараад ирэн тэрийг ингээ уншуулаад тэг болоо. Яа тэр чинь татти. Тэр өстэй амар юм бэлээ. Би бас тэрийг харчаад яад юм бол гэж бодоодсон. UB карт ч юм яг би зөв банкныгаа картыг шууд уншуулчихсан. Тэр нь бас илүү таалагддаг. Гэтэ банкны карт унших чинь жоохон удаан. Тэгээд нөө яа штэ картны чип мэдрэмж мэдрэгч нь нөгөө нэг бас ингээ гимтчихэд идэв штэ. Би чинь уулын тэр нөгөө нэг Einstein карт юу лээ? Брито карт ашигладаг. Тэр чинь ардталтаа нийтийн тээвэр юмтай байсан шүү дээ. Тэрийг уншуулж болт юм байна гэдэг уншуулаа явуулсан чинь миний тэр нөгөө чип нь гимтцсэн. Тэгээ заавал нөгөө шургуулдаг ч юм юу яаж уншдаг болцсон. Тэнгүүд угаасаа тэр автобусны юм дээр чинь уншихгүй юм билээ шүү дээ. Тэгээд яах вэ гэд тэгсэн чинь хайран энэ UB card гэдэг аппликейшн байдгийг мэдээд тэгээ би амар цаа би автобус 1000 төгрөг болсныг мэдээгүй. Нэг удаа автобусанд суусан бохгүй юу? Тэгэл бэлэн мөнгө өгсөн юм яас. Яг тийм биш тийм бэлэн мөнгө өгсөн биш. Би бүр хамгийн аимшигтай. Би 1000 төгрөг өгсөн байхгүй юу? Тэгээ 1000 төгрөгөд хажуу талаас нэг 500 төгрөг өгөхөөр би тэр 500-ыг аваад цаашаа яваад өгсөн үү? Яваад ингээ автобусанд суусан. Тэгээ байцаагаад дараа нь ялаад нэг дүүтэй юм яриад байцсан. Автобусны үн нэмэгдсэн 1000 төгрөг болсон гэдэг. Хизээнээс гэсч айгу удаж штэ тэгтгүүт би яах юм те 500 төгрөг би зүгээр л хулгалаад явцсан байт. Яа. Шилбэр амар гимсэн штэ. Яа чам би зоолоо. За автобуснууд гоё байна. Тэгээд дөрөв өдөө өнгөө зорчд юм билээ шүү дээ. Тий, яг нэг автобусны карт байвал. Үгүй юм бэлээ. Үгүй мүү. Бас юу болсон юм? Одоо энэ UB card гэдэг энэ дээр хараа ингэж гарч ирээд байгаа хгүй. Би дараа нь энэ скриншотыг явуулчихъя заяа. Одоо татна атгач. Одоо энэ ингэнгүүт ингэж харагдаж байгаа хгүй. Ингээд би дөрөвөөс ингэж суудсан. Тэнгүүд тэдээс одоо 6 сарын 21-ний тэг цаг хүртэл ингээ 4 удаа зорчих гэх. Тэгэл энэ QR-ыг ингээл уншуулаад явчихсан юм бэл. Би тэгтээ эзэж 4 удаа сууж үзээгүй л дээ. Би яг өдөрт автосан цугаал яг нэг л суут юм бэл. Яг гэрээс ажил хүртэл суучаал төвчрэлтэй үед тэгэл ажилд харах үеэр л угаасаа нөгөө нэг дандаа оройтдаг болохоор атлах юм уу тэгсэн. Эсвэл бол машин. Одоо тэгээд энэ нэг төв зам дагуух автобусны буудлын кермаг хаагаад тэгээд энэ хайргаар дүүргэсэн байгаагаа нэг янзлчмаар байна. Тэр одоо янзлагдах байлгүй те. Тэр яг юу л юм бэ лээ? Илүү нөгөө нэг юм хурдан шууд явах нөхцөлийг нь л бүрдүүлж байгаа юм лээ те.
ер нь л хажуу тишээ болоод тэгэнгүүт нөгөө нэг төрийг нэгээр жижиг машинууд жижиг тэргүүд орж ирээд заримдаа тэн зогссон угаасаа автобусны бодол дээр зогсчихдээ штэ. Тэгэхээр тэрнээс сэргийлүүлэн зариулттай юм шиг лээ. Тэгээд тэр хэсгээ бас янзлах хэрэгтэй байгаа маа. Тэр туртын янзлах бол тэгэл шороо тастай баталтай л та. Хүүхдийн тэрэгтэй хүмүүс явж чадахгүй байх, тэрхэн цэртэй хүмүүс явж чадахгүй. Тэрхэн цэртэй хүмүүс угаасаа шууд явж чадахгүй шүү. Нэг автобусаас тэр одоо хаанхын нөхөн гарч ирсэн юм бэ? Ороод ингээд гаццсан байсан тий. Нэрээ тийш тэр нөхөн гарцны одоо стандарт яг юу л вэ? Мэдхгүй. Эсвэл тэрүүгээр автобус явах ёсгүй байсан юм уу? Автобус явдаг нөхөн гарцсан намхан байсан юм уу одоо? Тэрийг бас ойлгоо. Би зүгээр яг тэр зургийг л гарцсан байсан тий. Тэгээ бас нэг автобус шатцсан бас нэг юм харагдчихсан. Автобуснуудаа юу болоод байгаа юм бэ? Яа даам бэ тэр. Гэтэ одоо энэ шинэ автобуснууд орж ирж байгаа юм чуул нь хуучнуудаа агтлал явж байгаа ах та тий. Өмнө 7 өнөخت чинь би нөгөө нэг дахин боловсруулах үйлдвэрүүдээр явж байхад баах нөгөө хуучин БМЗ гэл явдаг байсан шүү дээ. Цэнхэр страйптай цагаан автобуснууд тэр хэд чинь бүгдээрээ агтлагдсан ингээд амар бол автобуснууд амар том талбай дээр ингээд ингэсэн байж л. Тэрийг бас тэгэл төмөр мөмөрт өгдөг ч юм уу эсвэл тэгэл эдэнгийн автлах л та. Тэгээ дандаа шинэ автобуснууд болцсон гүдэг яг нэг тийм урсдаг бичин бичгтэй болцсон байна бас. Нилээ амар л хэлээ. Илүү гоё нийтийн тээвэр маань хөгжөөсэй гэж хүсэж байна. Метрот болох юмсан. Дүүжин тээврийн ажил 30% явж байгаа юм л. Дүүжин тээвэрт болчихлоо гоё л. Мэдгүй би бол тэрэн дээр сууж аммаа. Явах л ахaltaа гараад одоо хийчихвэл тэгэл явах л хэлээ тий. Эхлээд хідэн хүмүүсийг суулгаж харчаад байна. Хийсэн хүмүүс нь өөрөө суугаад явчих. Тэгж байгаа тэгэхээр найдвартай гэдэг мэдэрчтэй тий. Гэхдээ тэр мэдхгүй яа. Гэтэ метротой олчвол амар гоё амар л та. Ялцчихгүй гоё юм бэл метро. За тэр ч яг тиймээ сайхан амтаа шүү гэдэг шигс хоёлаа сэдвээс амар хацаалаа тий. Тяа ярьжсэн автобус алаа. Гэтэ яадгийн автобуснууд ч юм бас солонгос автобуснууд байдаг шүү дээ. Тий солонгос талбайтай шүү дээ. Солонгос талбайтай шүү дээ. За нэг иймэрхүү тий. Нэг ийм л энэ. За тэгээ дараа 7 хоногт болох ивентүүдийн талаар та бүхэн маань Shopee-ийн мен руу ороод үзээрэй. Тэгээд бид хоёр ч ихсэн одоо яг энэ ярьж байгаа тоглолтууд хэрхэн өнгөрсөн талаар тэгээд ер нь өөр сайн сайхны талаар дараа хоногт ярьцах болно. Тэгэхээр тодорхой уулзцгаая баяртай. Баяртай. Бакая.